За яасан. Айлгах төлөвлөгөө нэвтрүүлгэндээ орох хүнийг олчлоо. За ямар хүн болсон? За нөгөө нэг шинээр байгууллага хамт олон байгууллагт хараад нөгөө нэг олон түмэнд таниулаад байдаг нэг нэвтрүүлэг байдаг штэ. Тэрний хөтлөгчийг оруулахаар олсон. За юу. За тэгэнгүүт би нөгөө банкн дээр дагуулад очино. За та хоёр нөгөө юу камера зоосон уу? Зооцоо бүх юм бий. За та хоёр яг банкн дээр заа юу. За амар төсөө хувьсгаад орж ирэл тэгээд айлгах шүү заа юу. Айлгаж жагаад айснуу гэдэг. Айсаа гэдэг ах ёстой. Яагаад юу чи айлгах төлөвлөгөөнд орж байна гэдэг. Яг жинхнээсээ хойш. Чи арай тэгээд хилчээгүй үстэй. Би чамайг айлгах төлөвлөгөө нэвтрүүлэгтээ оруулах гэж байна. Юу гэж хэлж яах юм бэ? Би яг ингэж хэлсэн. За би нэг шинээр хамгаалалтын алба байгуулсан. Тэгээ би хамгаалалтын албаа олон түмэнд таниулж сурталчилмаар байна гэж хэлсэн заа юу. За хэрэв ямар ч юм тийм хамгаалалтын ижлэг хувьд олж өмсөё. Та хоёр дараа нь харин зүсээ хувилгаараа заа юу. Чи анхаарал тавиа. Буудахынхаа өмнө битгий сандар. Чи байгаа нүдэрийн биш зүрхээрэн олж харах хэрэгтэй. Буу та хоёр нэгэнд сул болж өгөх хэрэгтэй. Гараан битгий хөдлөг. Гол нь тайван. Зүрхээ мэдэр. Анхааралтай. Маш анхааралтай. Галлаа! Гүчи яава. Гү ахлагчаа та яаж байгаа юм бэ? Баахан зүрх судас ярьжсэнаа хүн зочоогоо ичнэ. Тэгэхээр чин би яаж байгаа онох юм? Байгаар итгэхэд хажууд байгаа таныг ч онохгүй шүү. Ой. Үнэн шүү дээ. За тэгтээ чи бол одоо ер нь мэрэгжлийн хулгайч бол чадж байна заа юу. Маш сайн байна. Баярлалаа. Одоо хоёулаа банкн дээр очиод бүх юмыг төлөвлөгөөний дагуу байна. Ойлгомжтой. Төлөвлөгөө юу вэ? Төлөвлөгөө хэрвээ бид хоёр баригдах юм бол та зүгтаагаад би баригдана. Ухаа зөв. За, Б төлөвлөгөө. Би зүгтаагаад та баригдана. За Ой. Худлаа. Би л тэгэл баригдаад таал зүгтаад гараа зүгтаан штэ. Тодорхой юм асуугаад байгаа юм. За, В төлөвлөгөө. Би зүгтаагаад та баригдвал зүгээр юм биш үгээд би зүгээр гормын санал тавьсан юм аа. Саналыг хүлээж авахгүй. Сайн байна. Та хоёр мэдв. Юу манай нэвтрүүлэгт орё гэж захиалга өгöd хүмүүс шүү дээ, тийм ээ? Тэд нар чинь нэвтрүүлэгт маань орох нэрээр намайг айлгах төлөвлөгөөнд оруулах гэж байгаа юм байна. Зөрүүлээ тань юу? Тийм ээ, би мэдсэн. Тэгэхээр хэдүүлээ заа юу. Нөгөө хувилбараараа өөрсдийг нь айлгана заа юу. За амжилт хүсье. За амжилт. За. Хэдэн хормын дараа эхлэв шүү заа юу. Бүгд окей. Эфирийн найруулагч анхааралтай байгаарай. Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай нэвтрүүлгийн зорилго бол шинээр байгуулагдаж байгаа аж ахуй нэгж болон компаниудын үйл ажиллагаа сурчлагад оршдог үлээ. Энэ удаагийн нэвтрүүлэгт маань шинээр байгууллагад удааг байгаа нэг хамгаалтын албаны хамт олон оролцох хүссэн юм. Ингээд та бүхнийхөө өмнө хүчитлөө нэртэй хамгаалтын хамт олоныг урьж байна. Хүчитлөө. Сайн байцгаана уу? Тэгэхээр манай нэвтрүүлэг та бүхний хүсэлтийн дагуу өнөөдөр нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байна. Тэгээд одоо надад их юм өвөрмөц юм санагдаж байна. Юу вэ гэвэл танаа хамгаалтын албаны хувцлалт их сони юм а. Энэ талаараас бидэнд ярьж өгөхгүй юу? Тийм ээ. Үнэхээр би одоо хамгаалтын алба байгуулах цагтаа одоо хувцлалтыг онцгой анхаарсан. Өнөөдөр манад ажиллаж байгаа хамгаалтын албаны хувцсыг харахад одоо ногоо юм уу, хар юм уу, ирээ юм уу, одоо ардын арим, цэрэг цагдаа аль нь ч мэддэхгүй тийм л хувцтай байна. Тийм учраас бид нар өнөөдөр хамгаалтын албаны хувцсыг дээд зэрэглэлийн өндөр байдлаар байцсан. Үнэхээр биднийг бол хаанаас нь чарсан энэ бол хамгаалтын алба байна гэж хэн ч гэсэн таамаглах байхаа гэж бодож байна. За баярлалаа. За тэгэхээр манай хоёр ажилтан энд байна. Үүний цаана 26 ажилтан би нийлээд 28 ажилтантай манай хамгаалтын алба бүрдэж байгаа юм. За ингээ манай хоёр ажилтан одоо өнөөдөр телевизийн нэвтрүүлгээр орох тэр гэрээ хийгдэх байгууллагууд дээр очиод бэлэн байдлыг шалгаад байж байна. Хавга яана ийм хувцастай явж байгаад хүмүүс зодуулах үү дээ. Солио. Юу гэж зүсээ хувцгаараа. За одоо тэгэхээр хаашаа явах вэ? За тэгэхээр одоо нэг банкн дээр очие гэж бодож байна. Тэр банкн дээр би өчигдөр очиж уулзсан. Шинээр нэг хамгаалалтын систем тавих гэж байгаа юм байна л дээ. Тэрнтэй нуулаад би жоохон яавал дээр уусгаж ярьж хөрсөн юм.
Сайн байцгаана уу? За, сайн байна уу? Ажил За, сайн уу? сайн байна уу? Дарга нь байгаа юу? Байгаа. За, тэгэхээр эдний банк бол одоо ингэж байгаа юм байна л да. Шинээр одоо Германы төмөр сейф гэдэг нэртэй одоо хамгаалалтын нууц кодтой систем нэвтрүүлж байгаа юм байна. Тэрнтэйгээ одоо хамтруулж одоо манай хамгаалалтын албыг авч ажиллуулъя гэж ярьсан байгаа. За ойлголоо. Манай хоёр бэлэн үү? Юу? Түгжрэл дунд явнаа. Хүч би банкн дээр ирсэн байстай хөөе. Одоо наашаа бошуу ир. За эхлэхэд бэлэн бол За тийм жоохон саатал гараад ах шиг байна. Эфирийн найруулагч анхааралтай байгаарай. Хэдэн хормын дараа манай нэвтрүүлэг эхэлж байна. Яг ямар ч юм жоохон хүлээж айда бүгд болно гэж бодож байна. Доош хөдлөж бодно шүү. Манай хоёр үү? Тэгтээч. Яа, зүсээ ямар амар хуйлгаа вэ? Яа. Хөдлөж бодно шүү. Чи яа тийм намхан болоо вэ? Хүлээ таарч юм уу аа? Хөдлөж бодно шүү. Галзуур сум байхгүй ч юу? Тийш айдгаач. Гараар яана ямар амар юм бэ? Хөнгөг. Битээ яана. Баяр хүргээ тавс дээр үнэхээр амжилттай болж өнгөрлөө гэж бодож Юу биш яана. Юу вэ? Яасан? юу Яагаад мөнгө өгч байгаа юм бэ? Зүг юм бэ? Чи сайн чигээр дээрмжид ороод ирлээ шүү дээ. гэж танай хамгаалтын хамт олон байцгаая. Манай яд орж ирж байгаа. Шанда. Нааша. Туруу орж иргүй яасан бэ? Тойроо өмнө амар усад орж ирээд мөнгө аваа явчихлаа. За тогсронгаа үйл ажиллагаанд дууссан бол бид нар нөгөө $100 авъя. Манай усад аваагүй. Юу яриад байгаа юм бэ? Та чи хоёр хүн ороод ирэнгүүт үгээр гэж хэлээ үсттэй. Чи энэ вэ чи өөр хүмүүс төгсөн шүү дээ. Би чамаа бити гэдэг өөрөө аваад үзлээ. За тэгэхээр их мөндөд үзэгчтэй манай нэвтрүүлгээд өндөрлөлт өгч байна. Одоо ингээд хамгаалтын хамт олон манай сая банкнаас авсан мөнгөө одоо буцааж өгөх гэж байна. За ингээд бид хоёр дөнгөж сая орж ирж штэ. юу яриад байгаа юм бэ? Танаас чи үйл ажиллагаа манайхаар сурчлуулж байгаа юм бэ? Жигнэс амар юм болчихлоо. За тогсронгаа би цагдаа дууссан за. За амрыг ирээ юу болсон юм бэ? За энэ тогсронгаа манай сая дойлог дөрөвдөд авчихсан. Ойлгомжтой. Та нааш ир та. За. Энэ бол эрүүгийн ноцтой гэмт хэрэг. Тийм болохоор таныг шүүхрээр оруулна. Шүүгч. Юу? Манай шүүхурд ийм түргэн хийдэг болсон юм уу? Монгол улсын нэрийн өмнөөс эргэн самдан огтал авсан та их хэмжээний мөнгө заллин авсан учраас ядын дээд хэмжээ буюу цаазар авах яд оноос та өмгөөлж авах хэрэгтэй. Өмгөөлж аваа. Ямар хурдан гарч ирд юм бэ? Эргэн тавгсрынгийн үйлцэх хэрэгт оноосон ядыг зөв зүйтэй гэж үзэж байгаа учраас өмгөөлөхөөс татгалзаж байна. Үгүй. За одоо ингээд таны хойтгож уншин. Хойтгыг унших лама. Би ямар ч буруугүй. Бид нар ямар ч хамгаалалтын адам биш ээ. Та эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Авгаатайгаа ярмаар байна. Ямар урд гараад ирдээ бэ? Зүгээр ажиад хэрэгт оржлоо штэ. Уучлаарай. Та өрөнд орсон учраас танай эхнэр өөр хүнтэй суусан бол ядыг хүүсдэг. Айж нэг хэлээ. Тийм их мөндөд үзэгчтэй манай айлгах төлөвлөгөө нэвтрүүлэг тавсар маань амжилттай оролцлоо. Баяр хүргэе. Баярлалаа танд. Яста гайда. Хүрээ давшата тоглох гайд thôi. Хүрээ. Яста гайда. Хой. Минито. Хой. Яна хош. Яна хош. Тэгнэ. Эц дуусаарай. Яна. Айсно танар. Ах яста.
гаргах төлөвлөгөөнд орлоо. Ах ёстой! Аса. Айсноо. Энэ хүн үлдээгүй байх уу юу? Айсноо. Яна ч одоо ганцаар үлдэж харин айч юм уу юу? Яан ба бажи хүлээгээрэй.